За. Бэлдээд явж байна уу? Үгүй энэ сайн улсын мөртгөлийн газрын нэг цэг үйлчлэгээр үргэлжлүүлж байна. Та хэд бэлгээ бэлтгэж явж байна уу? Ирэх чинь. Өө тий. Цагаан сарынхаа бэлтгэлийг хийгээд бэлгээ хараад судлаад явж байна. Сарынхаа бэлгийг ч юм уу бэлтгэсэн үү? Бэлэг ер нь бэлдээг шүү дээ угаасаа. Одоо ер нь үзэх гээд явж байгаа. Тэ үзэх гээд явж байна. Тий. Ер нь одоо бэлгээ цогцолж явж байгаа юм. Тий. Тэгээ одоо нэг таны авч байгаа юм үзэж байна. Хэрэг үнэтэй байна. Ер нь хэдэн тав бэлгээ цогцолж байгаа. Юм жоох үнэтэй л ах шиг байна. Ерөнхийдөө бол хэсгэн л хүндрэлтэй байна да. Тий. Цагаасаа бэлтгэнэ мөнгө орсон шүү дээ. Тэгж байна. Жишээлбэл одоо 300 сая төгрөг ч юм уу жишээлбэл 300 гэж. Тэ боломжтой байлгүй дээ. За гайгүй л юм шиг шүү дээ. Ингээд хараад ч тийм болох болно гэж бодож байна. жишээлбэл одоо 300 сая төгрөг юу авах боломжтой вэ? Гэр бүлийнхаа хэрэгэлцчих болов. Үгүй. Яач үрэг. За одоо юу өчтөг багтаа юм авъя гэж юу авах боломжтой? Одоо юу явах тийм одоо амьсгал гэдэг багт. Хуучнараа оймс. Амс хэрэгтэй л юм аа шүү дээ. Тэгэхгүй болж байна. Чод доо. Залуу хүнд бол ер нь мөнгө илгэцэн дээр дээ ер нь. Мөнгө л өгөх шүү дээ. Тэднэрт одоо мөнгө л гэж бодчих шүү дээ. Мөнгө л л үү. Нэгс болно. Нэгс болно. Тэгэл бэлгийн карт гэдэг нэг Unitel-ийн нэг юу авах шиг байл шүү дээ. Нэг бэлгийн нэгч гэдэг нэгийг аввал нэг бэлгэнт ч гэлөө нэг тийм их мявадах шиг өстэй. Нэтээр харж хахад тэр зүгээр хаа. Авсан. Нэгжийг бол авсан шүү харин чи. Тийм бэлгийн картнууд авсан тэгсэн чи тэр чи бас нэг арай л өөр журамтай болсон юм шиг байл шүү дээ. 500-ийнх нь байхгүй дандаа 1000-аас дээш болсон байлаа. Ерөнхийдөө Unitel-ийн нөгөө нэгж бэлэгтэй нэгж тунд ажгүй санагдаад байгаа шүү. Хүмүүстэй багтаагаад нэгж телефон болон үндэсний үйлдвэрлэлд ирсэн зүйл байна. Тэгнэ. Ерөнхийдөө л тийм. Оймс нэгж тэгэл бэлэн мөнгө болоо. За баярлалаа. За.